За сүмцэн хүүхдүүдийн энэ удаад хэдүүлээ хэрхэн яаж одоо гадаадын ихтэй сургуульд болон бусад одоо дотоод ихтэй сургуулийн ч гэсэн профессор багш нарт өөрийнхөө одоо мотивацийг илэрхийлэх тийм зохио бичих вэ гэдэг талаар үзье. Тэгэхээр энэ төрлийн бичиг бол маш чухал төрлийн бичиг байдаг. Ялангуяа гадаадын ихтэй сургууль болон гадаадын ямар ч төрлийн ажил төрөлд орсон ч бай сургууль номд тийм ээ элсэгч бай тийм ээ ямар нэгэн магистр докторантурын агсан түвшний сургалтанд суралцагч бай зүгээр энгийн нэг юм ажил төрөлд одоо хандагч бай. Энэ тохиолдолд ямар ч байдлаар бол нэмэлт төрлийн бичгийг бол зайлшгүй бичих шаардлага гарч ирдэг. Мөн үүгээр болохоор тухайн ажил олгогч гэсэн болон профессор ч гэсэн яг өөрт хэрэгтэй хүний олж авах боломжийг бас олгож өгдөгөр бас даваа талтай байдаг. За тэгэхээр энэ дээр болохоор ихэнхдээ оюутан суралцагч нар маань болохоор яг өөрийнхөө бод санаагаа хагастай илэрхийлж чаддаггүй, юу бичгээ мэддэггүй гэх мэт эдгээр зүйлсээсээ болоод маш их одоо сул байдлыг тийм бүтлгүй байдлыг бол авчирч яадаг юм зүйл байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол хэдүүлээ үзье. Тэгэхээр энд болохоор би зөвхөн нэг жишээ болгоод нэг юм суур юмыг даадын нэг юмнаас аваад та хэдтэй хуваалцчихъя. За тэгэхээр эхний хэлж болохоор мэдээж ямар нэг мотивацийг тийм ээ мотивац гэдэг нь болохоор чи яг тухайн зарласан зарын дагуу ажил төрөлд бай тэр нэг сургууль соёлтч бай тийм ээ эсвэл өөрийнхөө хүсэл сонирхлоо илэрхийлэхдээ энэ захыг бичихтэй тодорхой хэмжээ бол нэлийн хугацаа зарцуулах хэрэгтэй гэдгийг бол мэдэх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ болохоор зөвхөн нэг аруу суугаад нэг суурин дээр сууж байгаа бичдэг зүйл биш юм шүү. Тэгэхээр битгий хөнгөнөөр хүлээж аваарай гэж хэлмээр юм. Яагаад гэвэл энэ хамгийн чухал өөрийг чинь танилцуулж байгаа өөр чинь байгаа тэр сэтгэл зүрхэн чинь байгаа өөрийг чинь тэр гал ирмэлцлийг тийм ээ хүнд одоо ойлгуулна гэдэг чинь бас тийм амар зүйл биш байдаг. Өөрийгөө ч хүн ойлгохч буулгаж гаргаж ирэхэд хүртэл асуудал байдаг учраас тэн дээр болохоор өөрийг чинь бишиж өгсөн тэр захиа болон мотивацаас тийм ээ одоо тэр ажил олгогч нар болон бусад улсууд тийм ээ профессорууд болохоор хүлээж авахтаа тэр бичгийг чинь уншаад за энэ ямар төрлийн хүн бэ гэдгийг бол шууд бол тодорхойлох бүрэн боломжтой байдаг. Яг л тэн дээр бол өөрөө чинь энэ хагастай бичсэн байна уу? Яг үнэхээр одоо эсвэл өөрөө учраа олохгүй ингээ баахан юм бичсэн байна уу? За нэг зүгээр оролдоод үзье гэж бичсэн байна уу гэх юм бүх юм нь болохоор зүгээр ингээд баг нэг бичсэн бичгээс чинь бол шууд ингээ харагдчихэдэг. Ерөөсөө тийм одоо байж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор их нухацтай байх хэрэгтэй шүү гэдгийг л та хэд ихний эйжентний намайг тас санаалъя. За дараагийн нэг зүйл нь болохоор альва зарыг тийм ээ их анхааралтай унших хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр болохоор анхаарал гэдэг зүйлийг болохоор яг одоо бичиж байгаа зүйлийг тийм манайхан болохоор манайхан гэдэг нь чирний ялангуяа иймэрхүү бичиг цаастай одоо холбогдож үзээгүй хүмүүс маань болохоор тухайн бичиж байгаа үгийн үйлбэрийн агуулгыг бас болгож оруулж ирэхдээ бас сайн зөвшөөрөөгүй байдаг. Тэгэхээр энэ дээр болохоор хэрвээ тийм бол тийм ээ хин нэгнээс тусалцаа авч болно эсвэл тийм боломжгүй бол өөрөө ч гэсэн тийм ээ маш сайн анхааралтай унших хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тухайн хүний хүсэж байгаа зүйл нь яг юу юм бэ? Тэр хүний байр суурийг ихний хэлж маш сайн мэдээд авах юм бол тийм ээ яг ямар хэрэгцээ тий юу хайж байгаа ямар төрлийн одоо хүнийг тийм ямар төрлийн оюутныг хайж байгаа юм бэ гэдэг талын зүйлийг бид нар олж авах бүрэн боломжтой болно гэсэн. За тэгэхээр энэ чинь болохоор яг хөрөө тухайн зараас тийм ээ чухал өгүүдийг ингэж өтлөхөр өгүүдийг тодорхой болгосноор өөрийнхөө энэ мотивацийнхаа захиан дээрээ тийм ээ cover letter ч гэж хэлдэг одоо тэнгэр болохоор гол зүйлүүдээ одоо point-оор нь бичиж болгох бол зайлшгүй шаардлагатай байдаг гэсэн. За тэгэхээр энэгээр болохоор эхний ээлжинд энэ ялангуяа энэ cover letter бол маш чухал бас зүйл байгаа. Эхний ээлжинд cover letter-ыг сайн биччих юм бол тухайн хүн маань ажил олгогч маань өөрөө чинь дараагийн одоо CV-г чинь өөрөө чинь материалтай танилцах
өөрөө чинь мотивацтай танилцах, мотивац лидертэй захиалтай танилцах иймэрхүү байдлаар шийдэж боломжтой байдаг. Тэгэхээр cover letter бас тийм хагастай бас бичиж болохгүй юм зүйл байгаа. Тэгээд дараагийн зүйл нь болохоор эргээд өөрийнхөө бичгээр өөрийнхөө CV-гээ дахин авах фичерээр нэг л өөрийн CV-г бичигдсэн үзүүлэлтүүд чинь байгаа тийм хаана ажилласан, юу хийжсэн тийм ээ иймэрхүү зүйлсүүд нь байгаа бол тэр мотивац дээрээ заавалчгүй тэрийг ингээд дахин давтаал дээр нуршаад байх шаардлага байхгүй гэдгийг бол анхаараарай. Зайлшгүй шаардлагатай нэг ихний эжент нэг юм танилцуулах хэрэгтэй гэж бодож байгаа тэр хэсгээ бол маш товчхон байдлаар тийм бичих хэрэгтэй шүү гэдгийг хэлье. За дараагийн нэг алхам нь болохоор юу вэ гэхээр хэд асуултуудад хариулсан байх хэрэгтэй өөрийн чинь мотивац байдаг шүү энэ захиамаа. За тэгэхээр энэ дээр болохоор яг хөөрэ өөрийн чинь зорилгоо маш сайн тодорхой бичих хэрэгтэй. Ялангуяа тухайн зэргийг тийм ээ одоо магистрт эвслээ, докторантурт эвслээ гэхэд та магистр болоод цаашдаа яах юм бэ? Доктор болчоод тий цаашдаа яах юм бэ? Өөрийн чинь зорилго юу юм бэ гэдэг талыг маш сайн тодорхойлох хэрэгтэй. За тэгээд тухайн одоо зэрэг тийм ээ агсан төвчнээс сургалтаас олж авсан зэргийг ашиглаад ямар одоо байгууллагт болон ямар салбарт ажиллах вэ гэдэг талыг мөн тий өөрийн чинь сурсан зүйлхий яаж тийм ээ тухайн мэргэжлийн болон тухайн салбарын хөгжил одоо үр хөрөөл гүйцэтгэх юм бэ? Хувь нэмэр оруулах юм бэ? Тэгэхээр яаж хувь нэмэр оруулах юм бэ гэдэг талыг маш сайн тодорхой бичих ёстой. Тэгэхээр энэ дээр ч гэсэн өөрөө маш сайн бодох хэрэгтэй гэсэн үг. За дараагийн нэг зүйл нь болохоор мэдээж ямар нэг өөр чинь зэрэг олголоо, магистр болон доктор зэрэг боллоо олголоо гэхэд тэр зэрэгээ ашиглан мэдээж өөрийн чинь байр суурьны одоо архих нь ойлгомжтой бараг энэ боломжтой болно гэсэн. За тэгэхээр энэ боломжоо ашиглаад тухайн газар орчныхоо нийгэмд тийм ээ өөрийнхөө байгууллагынхаа эсвэл эргэн тойрныхоо улс их орныхоо нийгэм улс төр болон техникийн хөгжилд тухайн өөрийнхөө салбартаа тийм ямархуу төрлийн одоо хувь нэмэр оруулах юм бэ гэдэг талын зүйлээ бас дурдах тийм ямар хандлагатай байгаа юм бэ өөрийнхөө тэр зүйлээ бас бичих хэрэгтэй. За тэгэхээр энэ алган дээр болохоор мэдээж өөрийнхөө мэрэгжлийн болон эсвэл хувийнхаа туршлагыг бас хуваалцаад за тэгээд өөрөө мэдээж энэ чиглэлийн юм хүн ядангая бакалавр сурсан эсвэл магистрант сурсан ба тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байгаа. Тухайн чиглэлээрээ мэрэгшиг чиглэлээрээ тэдгээр зүйлсээс бас мөн ишлэл аваад ишлэл гэхээсээ мотивац учраас тэр гэж бичиж бас болохгүй. Тэр юун дээрээс ийм юугаа гэх мэт иймэрхүү маягаар өөрийнхөө мэдлийн бас цар хүрэгээ харуулсан байдлаар бас оруулж ирээд өөрөө ийм бас туршлага байгаа, хувийн туршлага байгаа, мэрэгжлийн туршлага байгаа гэдэг эдгээр зүйлсүүдийг бас ашиглаад тийм ээ тэгээд хүнд ойлгомжтой байдлаар маш одоо өгөөжтэй байдлаар бичих хэрэгтэй гэсэн үг. За дараагийн нэг зүйл нь болохоор яагаад энэ төрлийн одоо програмд тийм магистрийн програм эсвэл докторантурын програмд одоо хандаж байгаа юм бэ? Тийм атай хийж байгаа юм бэ? Энд орохыг эрмэлзэж байгаа юм бэ? Суралцахыг эрмэлзэж байгаа юм бэ гэдэг дээрээ бас дээрээ хариулт өгөх байх хэрэгтэй. За тэгээд ялангуяа ямар төрлийн тухайн програмаас ямар төрлийн курс өөрийн чинь мэргэжлийг энэ зорилготой мэргэжлийг төвшин явуулах тийм хот нэмэртэй гэж үзэж байна гэх мэт нэгэл зүйлсүүдийн талаар бичдэг хэрэгтэй. Ингэснээр ахаар яг өөр бол тухайн энэ болохоор тухайн програмаа болон тухайн зарыг бол маш сайн ойлгосон. Тэгээд тухайн зар аль юм болохоор вин байх хэвээр. Вин гэдэг нь болохоор тэр зар гаргаж байгаа
тухайн боловсролын байгууллага маань ихтэй сургуулиуд маань өөрийн гэсэн судалгааны чиглэл байгаа шүү, сургалтын чиглэл байгаа. Тэгэхээр ийм төрлөөр бид нар сургалт явуулнаа гэхэд өөрөө чинь хувьдлахаар тийм ээ тэр сургалтыг өглөөж аваад суралцаж аваад тийм ээ өөр чинь өөрөө болохоор өөр нэг рүү бас тийм ээ тэр одоо сурсан мэдэн зүйлээ юу гэхтэй хөрөнгө оруулах одоо хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр энэ тал дээр одоо өөрчлөн ч гэсэн өөр ашигтай болон улс орны чинь өөр ашигтай, өөрөө чинь мэргэжлийн талбарт өөр ашигтай. Нөгөө сургалтын тийм ээ ихтэй сургуульч гэсэн бас өөр ашигтай байдлаар энэ байдлаар бас харж тухайн мотивац чинь бас байх юм бол тухайн газар ч гэсэн тийм ээ хүлээ авахыг бас шаардна. Яа тэгвэл вин гэдэг чинь хожил шүү дээ тийм ээ. Хожил хоёр талдаа байж ижил бид нар бол энэ улс ганц улс их хормжтэй дэлхийн нийтэд урагшаа хөгжин тухайн салбар чиглэлч гэсэн урагшаа хөгжин. Тэгэхээр энэ чиглэлээр бол бас дадаа хардаг шүү гэдгийг бол мэдэж авах хэрэгтэй. Тэгэхээр ихэнхдээ ялангуяа өөр оюутан бадаа төгсөж байгаа оюутнууд зөвхөн өөрийнхөө эргэн тойрноо өөрийнхөө чиглэлээсээ бас хардаг ийм тал руу бас чиглэсэн байдаг. Тэгэхээр энэ тал дээр болохоор маш сайн хараад ганц би биш юм байна шүү би гэдэг хүн чинь тийм ээ бас босод зүйлээр миний байгаа одоо энэ 900 байгаа энэ газрын орон нутагт байгаа маань бас утга учиртай юм байна. Тэгэхээр энэ утга учирыг ч гэсэн бас нэг юм хэлхий холбоос байх юм ёстой юм байна шүү. Тэгэхээр энэ хэлхий холбоосын миний хэсэг энэ хэсэгт нь би яг фит нэг юм уу буюу ингээд таарч байна гэдэг юм аа маш сайн харуулах хэрэгтэй гэсэн үг ээ. За тэгээд дараагийн зүйл нь болохоор тухайн энэ програм чи яагаад өөрийгөө яг тохирч байна, таарч байна гэж үзэж байгаа юм бэ тий гэдэг зүйлээ бас сайн гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж өөрийн чинь боловсрол эзэмсэн боловсролын чинь тийм ээ чинь тухайн энэ одоо энэ магистрантур болон докторантур суралцахад энэ шаардлагатай мэдлэг чадварыг тийм ээ олж авах тийм хаалга үз буюу энэ одоо шат гүр дамжлага болж чадах уугүй юу тий тэр зүйлсээ бас хэлэх хэрэгтэй гэсэн хэрэг админ чиглэлийн магистрантурт тийм ээ элс гэж байгаа бол өөрийнхөө бакалаврынхаа суурь хийгээд энэ чиглэлээр би суралцж яасан ийм төрлийн мэдлэгийг бол эзэмсэн байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр би ингэж цаашаа ингэж суралцнаа. Тэгэхээр энэ зүйл маань одоо өмнө сурсан мэдсэн зүйл маань энэ төвшөнд иймэрхүү байдлаар бол ашиглах боломжтой гэх мэт иймэрхүү маягаар бас бичих шаардлагатай гэсэн. Тэгэхээр нэг ясны чи өөрөө хувь хүнийхээ хувьд тийм ээ боловсрсон энэ чиглэлээр бол ахин төвших боломжтой гэдгийг бол харуулах хэрэгтэй гэсэн. За дараагийн нэг зүйл нь болохоор тухайн мэргэжлийн чиглэлээр тийм ээ өөрийн гэсэн одоо тийм туршлагатай байх олж авсан хэсэг чинь бас агуулж чухал. Тэгэхээр энэ талын зүйлийг бичих хэрэгтэй гэсэн. Ялангуяа тухайн мэргэжлэрээ хамаараа орно тийм хийгийн хугацаагаар ажилласан бэ. Ажиллах хугацаанд ямар туршлагыг хөрвүүлсэн бэ гэдэг зүйл маань бас маш чухал зүйл байна. За мэдээж дараагийн нэг зүйл нь болохоор өөрийн шинэ бусад балант байгуулах ямар нэгэн туршлагатай байсан хэсэг тийм ээ. Эдгээр зүйлсүүд ихтэй эдгээр бол нь болохоор хүнд олон янзын зүйлтэй одоо оролцож явж байдаг идэвхтэй хүмүүс маш их байдаг. Тэгэхээр энэ албан дээр нэг өөрийнхөө сонголтоороо тийм ээ ядангуяа тэр нөгөө зарын дагуу зартай нийцж байгаа зүйлүүд юу байна тэр болгоноос сонголтоор бас дурдвал их зүгээр. За тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор өөрийнхөө хувийнхаа шин чанар тийм ээ өөрийнхөө одоо характерыг маш сайн тодорхойлж өгөх ёстой. За тэгээд энэ нь болохоор яг өөрийнхөө одоо давуу тал гэж бодож байгаа зүйл юу байгаа юм тийм ээ гэдгээр зүйлсүүдээ маш сайн бичиж дурдах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд хитрхи аймаар өөрөө төгс төгөлдөр тэгээд бүх юм гэхгүй би иймэрхүү юмд ингэж ажилладаг энэ байдлаар бол яах юм бол би ингэж яана энэ тал дээр бол сод тал байдаг. Тэгэхээр энэ талаас танаас юм хүсэж байна гэдэг ч юм уу тэгээд би бас байж болно юм бол хүн бол нээлттэй байх туснаа бас тийм ээ ажиллах боломжтой гэдгийг бол харуулах боломжтой гэсэн үг байгаа. За тэгээд дараагийн
нэг зүйл нь болохоор хэрэг гадны оронд бол тийм ээ Германд ч юм уу Японд ч юм уу эсвэл Америк ч юм уу суралцж байгаа бол яагаад заавалчгүй тийм ээ энэ улс оронд суралцахыг хүсэж байгаа юм бэ гэдэг талыг бичих хэрэгтэй. За тэгэхээр ялангуяа тухайн газар орнуудынхаа боловсролын системийн талаар агсан түвшний боловсролынхаа системийн талаар юу мэдэх вэ гэдэг талыг бичээд за тэгээд иймэрхүү зүйлүүдийн талаар бас оруулаад яах бичих хэрэгтэй. За тэгээ бас нэг юм болохоор ялангуяа Японд болохоор профессорууд их чухал байдаг. Тэгэхээр өөрийнхөө хандж байгаа профессорынхаа чиглэлээ одоо ажиллаж байгаа чиглэл болон судалгааныхаа чиглэл рүү чиглүүлж тийм ээ өөрийнхөө судалгааныхаа чиглэлийн үйл материалс нь бас дурдаад өөрийн чинь судалгааны энэ чиглэлийн энэ зүйлээс нь ингэж яасан энэ хэсэг надад илүү тийм юутай байсан учраас би энэ хэсгийг ингэж цааш нь ингэж хөгжүүлээд энэ тал дээр нь ингэж ажиллах юм сонирхолтой байна гэх мэт энэ хөө маягаар бас бичих бас их зүйл байдаг. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг бодолцонгоо тийм ээ энэ мотивацийнхаа цагаагаа бичих хэрэгтэй гэдгийг бол та бүдэд хэлье. За тэгэхээр ерөнхийдөө нэлийн удаан хугацаагаар тийм ээ энэ дэлхийн бичлэг оруулаагүй байсан. За тэгэхээр мэдээж ерөнхийдөө өөрийн чинь өөр одоо ялангуяа бас нэг иймэрхүү зүйлийг оруулъя гэж бодсон учраас тий оруулж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө мотивац лидерийн захиагийнх нь одоо урт болон хэдийгээр хэмжээний одоо хуудастай байх вэ гэдгийг нэг дурдъя. Бүр 10-20 хуудас бол шаардлагагүй. Ер нь бол нэг хуудас буюу нэгээс 2 хуудсын нэг хагас байхад бол бараг бүр хангалттай байдаг. За тэгэхээр энэ талын нэг бүгдийн сайхан бодолцоод бичээрээ битгий ихтэй амар нүрссэн дэх хүн уншихад хэцүү тийм бичээрээ хамгийн гол point тий гол одоо зүйлүүдээ санаануудаа бүгдийн сайхан буулгаад хүнд ойлгомжтой байдлаар бичих зүйлс дээрээ анхаарад тий бичээрэй гэж байгаа. За тэгээ мэдээж аль болохоор тухайн бичиглэл маань болохоор хитрхи гоё ган эсвэл скрипт ашигласан байх шаардлагагүй. Энэ болохоор нэг мэргэжлийн тал руу байх учраас тийм ээ ерөнхий зүйл маань бас юм офис бичиглэл буюу тий албан бичгийн хэлбэртэй байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй шүү. Тэгээ форматын бас анхаараад за бичих хэрэгтэй. За тэгээ мэдээж эргүүлээд өөрийнхөө холбогдох холбоо барих явуулчихэд хаана хандж байгаа бичсэн маягаар ингэж явуулаарай. За тэгээ бас нэг юм болохоор энэ бичгээ болохоор тухайн одоо мотивац бичиж байгаа тэр өөрөө явуулахдаа имэйл бичих дээр болохоор бас имэйлийн юун дээр бол маш их юу гаргадаг алдаа гаргадаг. Тэр хин нэгэнд имэйл бичихтэй зайлшгүй тэр одоо subject дээр нь одоо гачиг буюу тодорхой хэсгийг бичиж явах хэрэгтэй. За тэгээд cover доорж одоо main хэсэг дээр болохоор хаанаас юун талаар бичиж байгаа гэдэг талаараа бичээдгээс сайхан cover letter-уудынхаа имийг дурдаад тэгээд ийм юмнууд ингээд атаач хийлээ тий мотивацаа одоо ингэж хавсраалаа CV-гээ хавсраалаа ингээд таах ингээд яхан бод их баяртай талархалтай байх болно гэх мэт ийм зүйлүүдээр массан одоо бас ингээд албан маягаар юмад бичих ёстой шүү гэдгийг та бүдэд таниулъя. За тэгээд эргээд тухайн үнэтэй ингээд харилцаа холбоотой байлаа гэхэд тухайн одоо тэр ирж байгаа хүмүүс шууд reply буюу тэ хариу мэйл хийгээд хариу бичгээд нэ reply буюу гэсэн бичиг гарч ирдэг. Тэгээд гэдэг аваад явуулахдаа нөгөө өмнө явуулсан хасралт чүрээ таньд явуулаад гэдэг нь маш бүрэл болов байгаа. Тухайн бичиг дээр тийм ээ имэйл дээр юу ямар төрлийн нэр явуулж байгаа юм бэ хамаартай зүйлүүд бичсэн шүү гэж танд саналээ. Тэгэхээр энэ бодлоо би наад имэйл бичиг дээр гэсэн бас тийм энэ талаар анхаараа гэж хэлье. Тэгээд нөгөө нэг чат бичиж байгаа юм шиг тэгж бичээрэй л гэдгийг анхаараарай гэдгийг бас хэлж байгаа шүү. За тэгээд мэдээж бүх юм тийм маш ингээд
юутай байх хэрэгтэй тийм ээ. Цэгцтэй айгуу тийм polite-ний гэж ярьдаг тийм үү тийм имэлдэг тэгээд тэгсэн хэрнээ цэгцтэй тэгсэн хэрнээ ингэж юмыг юутай маягаар тийм ээ юм pop одоо ингэ шууд ингэ заасан маягаар ингээд тэр юм байгаа гэсэн маш ойлгомжтой юм тодорхой байдлаар бас бичиж өгч явуулаарэ гэж хэлье. За тэгээд мэдээж эхний ээж нь хэрвээ энэ талын юмыг мэдгүй бол тийм ээ одоо ойр хавийнхаа хүмүүсээс маш сайн асуугаад эхний ээжинд ядаж юм харуулад хянуулаад ч юм уу тий ганц нэг хүнээс нэг хайлт нэг ороод харуулад нэг юм байна гэхэд нэг ялангуяа тухайн хүнээс тийм богинохон цаг хугацаа шаардахаар зүйл байх юм бол хин нэгэн нэг тийм тааруулаад байхгүй тэгэхгүй хинээс тусламж авахдаа их олон юм асуугаад байдаг ийм нөхцлүүд бас байдаг. Тэгэхээр энэ дээр болохоор бас та хүн хинээс тусламж авахдаа ч гэсэн бас маш сайн тухайн хүний цаг завыг хэрхэн яаж тий хинээд чих боломжтой бэ асуултаа богинохон хугацаанд тий урдан тургаах боломжтой вэ гэдэг дээр бас анхаарч байгаа тухайн хүнтэйгээ бас харьцаж тий туслалцаа очаагаарай гэж бас хэлье гэсэн. За тэгэхээр иймэрхүү зүйлүүд байна. Тэгэхээр энэ алган дээр болохоор маш сайн цэгцрэх хэрэгтэй байж таадаг. Тэгэхээр нэгсний нэг мотивац буюу тий өөрийнхөө одоо энэ сурах хүсэл эрмэлзлийг харуулсан энэ бичгэд хүртэл их олон юмыг маш их зүйлийг бол суралцаж авдаг. Зөвхөн нэг 2 хуудасны өсрээд 2 хуудас шүү дээ. 2 хуудас ард гараад тий нэг гадны ихтэй сургуулийн болон дотоод ихтэй сургуулийнхаа багш профессортой холбогдоход ийм зүйлүүд бол гарч ирнэ. Энэ процесс донд чи маш их одоо зүйлийг олж авч суралцаж чаднаа гэсэн үг байх нь. Тэгэхээр битгий хойсуугаараа өөрөө өөрсдөө бас тий одоо чаленж хийгээд өөрөө өөрсдөө тодорхой хэмжээгээр бас ажиллагаанд бас оруулах хэрэгтэй тий зүгээр байнга зүгээр урсгалаар биш тийм ээ айлхаар одоо юмд оролцоотой байвал их зүгээр тийм ээ. За тэгэхээр энэ талаар ингээд энэ хүртэл ингээд өнгөрөө тэгээ мотивацийн удаагийн гэсэн бол одоо хэрхэн яаж мотивац летер буюу тий өөрийнхөө одоо суралцах хүслээ тий буюу захаагаа бичих болон бичих вэ гэдэг талыг та бүхэнд хаваалцлаа. За баярлалаа баяртай.